Юбан подкастын улс төрийн эдийн засгийн чиглэлээр бэлтгэж байгаа цуврал нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараар би Стамбул хотын 3 дахь нисэх онгоцны буудлын сэдвийг сонгож авлаа. Тэгээд манай даваадлаа урлагч маань өнөөдөр бид бүхэндээ Стамбулын нисэх онгоцны буудлын жишээг бид бүхний одоо урдаа бариад байгаа тий Азийн орнуудад хэрэгжүүлсэн мега төслүүдийн улс төрийн эдийн засаг гэдэг номноос хүрэхээр бэлтгэж ирсэн баха. Тэгээд өнөөдрийн мэндийг хүргэе танд. За энэ төрөнд танд болон үзэгчдтэй мөн багийн хамт олондоо энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр одоо бид нар номныхоо дараагийнхаа бүлгийн хэсэг рүү орчоод Стамбулын нисэх онгоцны буудал баг манай Монголд ч гэсэн Стамбулын нисэх онгоцны буудалд бууж үзээгүй хүн бас хэцүү хүн байх. Одоо бид нар Turkish Airlines бол хаана ч газар чинь Стамбул дээр газардж байгаа тий. Тэгэд энэ нисэх онгоцны буудлын одоо мега прожектыг хэрэгжүүлэх болсон түүхээс өнөөдрийнхөө яриг хоёлаа эхлэе. За тэгээ юуны төрөнд төслийн талаар товчхон мэдээлэл өгье. Стамбулын 3 дахь нисэх буудлын төсөл бол Туркийн бөгөөд дэлхийд хамгийн том нисэх буудлын болох төсөл. Суур төлөлгөөгөөр бол 150 сая зорчигчийг жилд тээвэрлэх. Гэхдээ даацаараа 290 сая хүрэх боломжтой буюу дэлхийн хамгийн том нисэх буудлын болно. Одоо үргэлжилж байгаа төсөл 2028 онд дуусна. Эхний хэсэг нь ашиглалтанд орсон. 2013 онд эхэлсэн. Тэгээ энэ төслийн хамгийн нэг гол онцлог юм нь төр үеийн түншлэр буюу PPP. Юу гэсэн үг вэ гэхээр төр мөнгө гарахгүй хувийн хвшил мөнгө гаргана. Тэгээ яг нөхцөл нь BOT гэж бид нар ярьж байгаа. Улаанбаатар хотын ТЭЗ 5 хогш дах яг өнөөдөр BOT буюу төр үеийн түншлэр буюу хувийн хвшил мөнгө гаргаж байраад 30 жил хүрэх хугацаанд ашиглаж орлогоо хийгээд тэгээд төрд шилжүүлж өгөх Build Operate Transfer гэдэг төр хувийн түншлийн түншлэр хэрэгжиж байгаа 26.1 тэрбум еврогийн одоо хөрөнгө оруулалттай Стамбулын 3 дахь нисэх буудлын төсөл бол 13 онд эхлээд эхний үе шат бол дуусаад өнөөдөр 50 сая зорчигчийг тээж байгаа. Тэгээ 90 сая хүрээд 290 сая хүрэх юм даацтай юм. Одоо дэлхийн хамгийн том нисэх буудлын болох төсөл маань төр үеийн түншлэр гэж байгаа. Ийм үнцэн ийм том одоо төсөл бол Туркийн одоо Стамбул хотын мега прожект хэлбэрээр бол хэрэгжиж явж байна. 21-р зууны одоо дэлхийн мега прожектын хамгийн том баг мега прожектыг шилж болохоор юм бэлээ. Нөгөө экономик сэтгүүлийн 22 оны дугаар дээр яг Аз, Африк тэгээд Европыг холбосон юм 3 ТV-г холбосон хамгийн том мега прожект гэж авд юм лээ. Тэгээд яг бит хоёрын подкастыг сонсож байгаа хүмүүстээс нөгөө мэрэгжлийн нэр томьёонуудыг сонсгож магадгүй BOT ч гэдэг юм уу те. Эсвэл ингээ мега прожект The Think Center гэдэг ингээ биднэрт нэр томьёогоо битээр болохоор уг нь л айл болох нөгөө ингишүүлж ярихыг хичээж байгаа. Та болол бас ингээ гоё ингишүүлж ярьж өгөөрэй. Тэгээд энэ одоо Стамбулын нисэх онгоцны буудлын бас ягаад энэ улс төрийн эдийн засаг гэдэг талаасаа хамгийн том төслөөр нэрлэгдээд байгаа нь тэнд ямар улс төрийн шийдвэрүүд яваад ардталтны эдийн засгийн нөр ямар өсөлтийг үзүүлсэн талаар бас та ярьж өгөхгүй юу? За нөгөө айгуу чухал улс төр гэдэг сэдвэл бол сэдвэргөө орё гэж байна хамгийн чухал. Бид нар чинь Турк хэл Эрдоган гэл тий Эрдоган ерхийлэгч бол мэддэг. За түүхийг ярих юм бол 2002 онд одоо Туркийн Justice and Development буюу шудраг ёс хөгжлийн нам буюу одоо туркээр AKP нам 2002 онд ярьсан. Тэгээ үүнээс хойш бол засаглаж байгаа. Тэгээд ерөнхийлөгч намаас гарч ирсэн гол лидер бол Эрдоган, ерөнхий сайд байсан. Араас нь ерөнхийлөгч болсон. За ерөнхий сайд ерөнхийлөгч байхдаа бол Туркийн энэ мега төслүүдийг бол бөмбөгдсөн. Тэгээд төр үеийн түншлэлээр буюу төрийн мөнгөөр биш, хувийн хвшлийн түншлэлээр мөнгөөр хэрэгжүүлж хувийн хвшлүүд ингээ туркууд хөгжсөн байдаг. За үүний хамгийн нэг гол жишээ үндсэн суурьны яасан байвал Туркийн барилгын салбар. Үе шаттайгаар бол түүхэндээ бол барилгын компаниуд маш сайн хөгжиж дэмжиж барилгын компаниудаа хөгжүүлэхийн тулд бол Туркийн засгийн газраас бол барилгын хууль дээрэс нь худалдаа авалт хуулийг маш олон удаа өөрчилж дэмжсэн байдаг. Одоо бидний мэдээ тендер хууль. Тендер бол одоо манай Монгол улсад бол тендер хууль гэдэг. Одоо нэг жишээ харахад 2003-аас 13 оны хооронд Туркид procurement law буюу худалдаа авалт хуулиа томоохон 29 өөрчлөлт бүтнээр 100 гаруй жижиг өөрчлөлтүүдийг хийсэн. Тэгжиж энэ Туркийн одоо энэ барилгын салбар, дэд үтсийн салбарууд хөгжсөн, тэлж чадсан. Тэр өнөөдөр бас бид нар яг энтэй ижлэхэн зовлонтой явж байгаа. Сая ихэд засгийн газар солигдохын өмнө бид нар яг энэ худалдаа авалт хуулийн шинжилсэн найрлага дээр бол ажилласан. Тэгээд бол өргөн барьж байгаад бол амжаагүй. Тэгээд одоогийн худалдаа авалт хуулийн дээр бол үнэхээр хоцрогдсон. Дэд үтсийн төслүүд хийгдэх боломжгүй юм асуудал байдаг. Тэгэхээр Турк улс яг энэ асуудлыг арс уцаас 10 жилийн дотор бүр 29 удаа том өөрчлөлт хийсэн байж худалдаад. Дээрээс нь дахин төлөвлөлт яваад энэ газар чөлөөлөд явхад land law urgent expropriation буюу газрыг яаралтай чөлөөлөх хуулиудаа шинчилж туркуудын бүтээн байгуулалтанд зориулсан газрууд бол
яаралтай байдлаар чөлөөлж аваад тэгээд худалдаа авалтын хууль маш нээлттэй. Одоо орчин үедээ нийцсэн тэр худалдаа авалтын хуулиараа Туркийн үндэсний компаниуд нь орж ирж барилгын төслүүдээ хийдэг. Анх хөгжиж байхад бол одоо жишээлбэл Турк чинь бас НАТОгийн цэргийн бааз үт юм байна те. Томоохон төслүүд хийж байхад бол Туркийн үндэсний компаниар орж ирж нэлээд чадахчаад үүний араас 2004, 5, 2007 он гэхэд бол 2007 оны байдлаар гэхэд Туркийн одоо барилгын компаниуд гадаад Орос, Африкийн олон гадаадын одоо зах зээл дээр 44 тэрбум долларын туслан гүйцэтгэж компани ажил гүйцэтгэж. Тэгэхээр ингээд ерөөсөө энэ барилгын салбар одоо дэд бүтцийн компаниудад хуулиараа өөрчилж дэмжснээрээ Туркийн эдийн засагт одоо 2007 онд 44 тэрбум долларын гадаадын барилга угсралтаар л экспорт хийж чадсан ба шүү дээ. Гэх чинь ингээд маш олон юмнуудыг авч үзэхээр л жишээ болсон. Манай яг өнөөдөр бас туулж байгаа хуулийн өөрчлөлтүүдийн явд болж байгаа. Энд бид нар л худалдаа авалт эсвэл тендер гэж нэрлэдэг байгаа л учраас урт нэрээрээ төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчлэгийн худалдаа авах хууль гэж яваад байгаа. Тэгээ бид нар урт нэртэй үйл гэж нэрлэдэг байгаа. Тэр яг хав тэгээд одоо жишээ нь Туркийн жишээн дээрээс харах юм бол 10 жилийн дотор 29 удаа өөрчилж ийн гэдэг чинь болохгүй юм гарч ирэх болгонд нь засаад сайжруулад өөрчлөлт хийгээд явж гин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид хоёрын бас нөгөө өмнөх дугаар дээр ярьжсэн over-regulated policy буюу хэтэрхий их зохицуулттай бодлогоос бас нэг жаахан ухарсан тултай магадгүй Стамбулын аэропортын одоо төсөл хөтөлбөр өөрөө хэрэгжсэн байж харагдах гэдэг юм л та. Тэгээд түрүүний тэр одоо ярьж штэ одоо нэг тэр худалдааны хуулийг өөрчилснөөр 40 тэрбум одоо еврог нааш нь оруулж ирсэн ингээд тий. Дагаад өчтөрөөс мэдээлэл харж явах нь 200 мянга ажлын байр бас яг дөнгөж төслийн ихний 5 жилийн дотор бий болсон байдаг ч гэдэм үү. Ингээ харахаар нөгөө таны тайлбарлаадаа PPP, BOT гэд нэр томьёонууд явж штэ. За PPP бол төр хувийн хамтын ажиллагаа түншлэл гэж бид нар орчуулад байгаа тий. BOT-г бол build, operate, transfer буюу бариад ашиглаад шилжүүлж өгөх. За одоо хоёлаа энэ BOT-г гоё наривчлан тайлбарлаа. Ягаад гэвэл одоо бид нар ингээ 21 мега төслгээд ярихаар төдийлөн бас хүмүүсийн санаанд буухгүй байгаа. За төрийн хувийн хвшил яаж хийх юм гэдэг нөө процедураа бас ойлгож байгаа хүн нэгдүгээр цөөхөн байх, хоёрдугаарт бас яг энэ чиглэлийн практик бас биднэрт ер нь цөөхөн. Тийм учраас та энэ BOT-г бас яг ямар процедуртай одоо манай төр хувийн хвшлийн түншлэлийн хуулинд яг ямар процедуртай явж байгааг бас яг энэ жишээн дээр гоё тайлбарлаж өгвөл зүгээр юм лөө. Би эхэнд тэр нөгөө нэг худалдаа авалтын тухай хуулийн дээр нэг жоохон тайлбар өгч байж байна. Туркууд ингээд 29 удаа том өөрчлөлтөө хүндрүүлэх биш. Хуулиа ингэж явж үзээл хууль нэг хүнд байгаа болохоор хувийн хвшлүүдэд дэмжсэн, төрийн оролцоо багасгасан. Тэгээд дээрэс нь барилгын гүйцэтгэх компаниуд нэг олон улсын жишгээр сайн хийх боломжтой хуулиа өөрчлөлт байгаа. Одоо сайжруулаад замын үед наа. Манайх болохоор одоо байгаа манай төрийн худалдаа авалтын тухай хууль бол нэгдүгээр дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалт хийхдээ ерөөсө тохиромжгүй хямд үнээр явдаг. Тэгээд бид үнээр нөрсөлдүүлчихдэг. Тэгээд 20 сая дотор 100 сая дотор гээд хялбаршуулсан байдлаар явж байгаа. Тэнгүүд 100 саяас дээш болохоор 500 сая нь 50 тэрбум байна. Яг ижлэг процессор явдаг. Яг үндэ 500 сая худалдаа авалт 50 тэрбум уярах чинь процесс нь өөр байх хэвээр. 50 тэрбум ч юм уу 500 тэрбум худалдаа авалтууд ч өөрөө маш том төслүүд. Том төслүүд мэдээж чанар болон маш олон үзүүлэлтүүдээр хэмжигдэх үстэй. 500 саяхан нь болохоор хялбаршуулсан байдлаар явах хэвээр. Нэг үгээр хэлэхэд айгүй сонин шүү дээ. Одоо ингээд манай төрийн зарим аж ахуйн нэгжүүд одоо том хөдөө байдаг аж ахуйн нэгжүүд ингээд ажилчдаа орч юм уу давуу ингээд худалдаж авах гэх тэ кемп дээр тэр нь одоо 100 хэдэн сая төгрөг болчвол тендер зарлаа л гэдэг. Яг үндэ тэр давуу бараа материал тэмхүү юм чинь одоо онлайн шоп юм уу зах зээл дээр байж байгаа компаниудаас үн аваад дэлгүүрээс стандарт худалдаж байгаа юм аа шууд алга авчих. Тендерийн өрсөлдөөний процесс хаана үүсгээгвэл маш томоохон хэмжээний олон юм комплекс процесс орсон юм дээр байна. Тэгэхээр дэлгүүрээс очиод худалдаад авах аяга, нойлын цаас, үнэртүүлэгч, орон үеийн даав зүгээр эн чинь BSP ч юм уу 3 байгаа газраас одоо олон улсын жишээр бол харьцуулж үзэл худалдаж авах. Тэгэхээр одоо байгаа манай худалдаа авалтын бол одоо энгийн жишээ татхад тийм байж. Тэгэл одоо төрийн байгууллагын зовлон биш. Тендер зарлал нөгөөх нь унаал гомдол гаргаад хуулиараа ингээл нэг ажилчид нь хөдөөж аваас нойлын засвал тэгэл байгаад идэх. Өөрөвдөлтэй. Тэгсээр нэ том төслүүдийн болохоор чанараар биш. Үнээр өрсөлдүүлж гаргаж ирэнгүүтээ тендер дээр заасан одоо байгаа манай зохицуултууд нь олон улсын физикийн зарчмаар дэд үтсийн төслүүд хийх тэр баланс зарчмыг алдагдуулсан. Урсгал төлбөр өгөхгүй ч юм уу тийм ээ. Гүйцэтгэлийн баталгаан дээр хувь дээрээс нь одоо ингээд гэрэн дээр ордог зарим стандарт заалтуудад ингээд эвдсэн ийм тохиромжгүй хууль байдаг. Тэгэхээр одоо байгаа манай худалдаа авалтын хуулийн үндсэн логик зарчмыг бол би бол өөрчлөх хэрэгтэй гэж тэгжиж мэдээд үтсэд явах хэрэгтэй. Тэгээд хууль дээр бас нэг асуудал байна.
хууль ихэвчлэн бичиж санаачилж байгаа хүмүүс нь өөрснөө хуулийг хэрэглэгч байж үзээгүй. Дандаа төр талаас нь арч хуулийг гэдэг. Ясам дээр тэр хууль одоо татварын хуулийн аж ахуйн нэгжид зориулсан бүх хууль чинь аж ахуйн нэгжээсээ тодорхой хэмжээний төр зохицуулт хийгээл тэргийг дэмжих гэж байгаа зохицуулт болохоос шангалж дарамтлах гэж байгаа зохицуулт байх ёсгүй байхгүй. Тэгэхээр хуулийг өөрөө хууль хэрэгжилж байгаа хүмүүсээс нь хэрэгжилсэн яг тэр зовлонгийг мэддэг хүмүүсээс нь бол хуулийн өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй. Ялангуяа энэ худалдаа авалтын бол томоохон бүтээн байгуулалт. Тэгэхээр Туркийн засгийн газар бол яг энэ дээр бол маш оновчилсан байна. Тэгжиж энэ Туркийн аж үйлдвэрийн бүтээн байгуулалт барилгын салбар босч ирсэн. Тэгээ яг үнтэй адилхан тэр Японы 90 он солонгосуудын жишээ 50 дээр бас яг ерөөсөө энэ том мега төслүүдэд дэмжсэн одоо энэ барилгын тухай хууль, худалдаа авалтын тухай хууль, газар чөлөөлтийн хуулиудыг бол одоо маш хурдан оновчуул шаардлагатай бол жилд бүр 3 4 томоохон хуулийн өөрчлөлтүүд хийж. Одоо энэ Туркийн засгийн газрын жишээн дээр байгаа байхгүй. Тэгээ манай Монголд бол яг одоо тэр үе дээр ирсэн байгаа. Бид нэр өмнөх хоёулаа дугаар дээр иржсэн тийм ээ. Туулын урдны замын том бүтээн байгуулалтуудыг манай барилгын тухай хууль, дэд бүтцийн хуулиуд шүү дээ. Авто замын тухай хууль, эрчим хүчний тухай хууль, төмөр замын тухай хууль, барилгын тухай хууль эдгээр хоорондоо зөрчилддөг. Энэ шинэ одоо байгаа хуулиуд дээр тэзүү, урдсан тэзүү, наривцсан тэзүү, ажлын зураг төс ойлголтууд нь өөр зохицуулт байдгүй. Том төслийг хийж хүлээж авах зохицуултууд маш муу. Жижиг төслүүдтэй буюу EPC гүйцэтгэж хийх боломжгүй гэдэг. Яарвал маш их асуудал. Тэгэхээр манай дэд бүтцүүдийн хууль, тендерийн тухай буюу худалдаа авалтын тухай хууль, дээрэс нь газар чөлөөлөлт дээр сүүлд нэг зохицуулт орж ирсэн өөрөө бол зохицуулт байхгүй шүү. Тэгэхээр бид нар энэ том төслүүдээ хийгээд яг энэ Турк, Япон, Солонгос, Тайван шиг өмнөх хуулийг ярьсан одоо эмчон тийм ээ сонготой өдр шиг хөгжил үеийн хуулиудын өөрчлөлт яаралтай. Харамсалтай нас яг одоо манай байгаа хууль санаалцагч нар бол туршлага байхгүй бас болоод энэ асуудал мэдтгүү ойлгодгоо. Тэгээд яг тулцсан байгаа гэж гаргаж ирдгүү. Өнөөдөр бол нийслэлийн өдрийн зүгээс бидний том төслүүдийг хэрэгжүүлэх гээд бид нар яг энэ зовлонгийн үүрч явсан хүмүүс учраас энэ дээр бол маш олон хуулиуд санаачилж байгаа очиж ингэж өөрчлөлтий гэж одоо санал гаргадаг. Гэхдээ энэ маань нөгөө хүмүүс маань өөрсөнд нь манай яамдууд их хурлын гишүүдэд яг энэ асуудалд сайн тулгархгүй байгаа ч ойлгож тэдэжлэн бүр яг сайн тэгж хүлээж авахгүй. Миний хувьд бол энэ эхлээд энэ хуулиудын өөрчлөлт маш чухал гэж боддог. Тэгээ энэ яг Туркийн чин дээрээс 2003-аас 13 оны хооронд 10 жил 29 удаа Туркийн прокуратурын луг 29 удаа томоор өөрчлөлт дээрээс нь 100 гаруй удаа жижиг өөрчлөлтийг хийсэн харагдаж байгаа. Тэр өөрчлөлтөөс айж болохгүй болж харагдаж байна шүү дээ. Тэгээ өөрчлөлтөөс. Тэгээ энэ өөрчлөлт гэдэг чинь наривчилж ийн гэсэн үг шүү. Оновчилж ийн гэсэн үг тийм ээ. Тэгэхээр хуулиудыг бол зарим одоо зөв зүйн төлөө хуулийг бол өөрчлөх хэрэгтэй шүү. Тэгвэл буруу одоо тохиромжгүй одоо ажиллаа хийхэд саад болоод байгаа боомлоод байгаа хуулиар яах тийм ээ. Тэгэд одоо араас нөгөө нэг бие өвтө өөрөө яагаад тэ нөгөө оновчтой шийдэл юм бэ гэдгийг одоо нийслэлийн жишээ нь мега төсөл хэрэгжүүлж байгаа төслийн нэгж бүрэлдэхүүнүүд чинь чуулган дээр орол бас ярьж штэ тэгэнгүүт наа чи бие өвтө биш EPC юм уу гэдэг асуудлуудаас чуулганы тэхэнд яригдсан штэ. Тэгэхээр одоо бие өвтөйгөө та тайлбарлавал. Дэлхийд одоо томоохон хөрөнгө оруулагч нар томоохон төслүүд бол ер нь бол PPP буюу төр үеийн түвшлэр хийгдэг болсон. Тэгэд нийт одоо жишээлбэл 90-с 2015 оны хооронд 173 PPP томоохон төслүүд 66 тэрбум Америк долларын одоо хөрөнгө оруулалтад явуулсан бол Турк одоо дэлхийд төр үеийн түвшлэр хэрэгжүүлж байгаа төслөөр 3-т орд юм байна. Нийт томоохон төслүүдийн 3/2 нь дандаа төр үеийн түвшил буюу хувийн эвшлүүд өөрснөө хийгээд ашгаа хийгээд төрж шилжүүлдэг загвар байдаг. Төр энэ дээр мөнгө гаргадаг. Тэгээ өмнөх дугаарууд дээр ярьжсэн нөгөө from government to governance буюу төр оролцоос илүү төр зүгээр менежмент зохицуулж хийж том төслүүдийг хэрэгжүүлэх нь одоо мөнгө төсөв хөрөхгүй байгаа энэ тохиолдол хамгийн хэрэгтэй юм байна гэдэг. Тэгэхээр Улаанбаатар хотын хувьд бол 24 мега төслөд тодорхойлогдоод явж байгаа. Үүнээс бараг л 8-9 төсөл нь бол төрийн инженерчлэр зарим төслүүд нь холимог явж байгаа. Тэгээд ТЭЦ 5 хогшдах хүнэн от эрчим хүч гэх төслүүд бол эхний ээлжинд гараанд гарцсан. ТЭЦ 5 хогшдах бол эцсийн шатанд одоо хувийн инженерүүд маань өөрсдөө мөнгө гаргаж бариад тариф эрчим хүч заруулсан тарифаараа орлогоо нөхөө сүүлд 30 жилийн дараа төрд одоо шилжүүлж өгөх тийм нөхцөлтэй. Яг энэ жишгээр бол одоо манай ТЭЦ 5 төсөл явж байгаа. Яг бол ТЭЦ 5-ыг хувийн шил бариад цахилгаанаа зараад цахилгаанаа зарсан мөнгөөрөө ашгаа хийж агаад тэр 30 жилийн дараа нийслэл буцаагаад станцаа өгөх. Энэ хамгийн том давуу тал нь төрөөс мөнгө гарах хэрэггүй. Яг бол бидэрт өнөөдөр төсөв мөнгө байхгүй. Усын төсөв гэхгүй зөв хувийн шил өөрөө. Тэгээ хувийн шил өөрөө мөнгө хараад өөрөө ашиглаад ирэхээр маш чанартай байдаг. Яг бол өөрөө хийгээд өөрөө ашиглаж иж ашиг гаргахын тулд хүн маш бага зардаар маш чанартай байдаг. Тэр хүн ер нь өөртөө зардал гаргаж хийгээд өөрөө тэр ашиглаад ашиг гарна хамгийн амттай хамгийн чанартай байдаг. Тэгэхээр энэ төрийн үеийн нүүрсний хамгийн давуу тал нь төрөөс мөнгө гарахгүй айгу чанартай болдог. Тэгээд төвөвдөр дарамт ихгүй хувийн шил өөрөө өөрийнхөө ашиг төлөө хийж байгаа сайн байдаг.
Тэгтээ эцээц төрд шилжүүлж явдаг. Тэгэхээр энийг бол ТЭЦ 5-ыг ингэж одоо хэрэгжүүлээд сүүлийн шатанд одоо шалгуулалт нь явж байна. Сая 6 сардаас сонгон шалгуулалт нь тий. Хогш тааж эрчим хүч гаргах төсөл бас сүүлийн шатанд явж байна. Хоёулангийн бүр дээрийн дугаараар явдаг нөгөө гомдол гаргаад байгаа этгээд наава гэрэн нэж гомдол гаргаа явж байгаа. Тэгээд саяхан энэ 3 компани бас энэ нэг маань сэцлээд бол шалгарч байна. Сонгон шалгуулалтаар хувьчлаар. Тэгээд энэ бол маш олон хүчин зүйлийг авч үздэг компаниудаас тариф хэдэн жил байрахын төслийг тийм ээ. Хэдэн жил болоод нийслэлд хүлээлгэж өгөх хизээ барьж эхлэх хэр чанартай байх. Үнэхээр тэд нар өөрсдөө санхуг гаргаж чадхаар байна уу? Хувьчлээ. Санхуг гаргаж чадахгүй компанийг шалгаруулчвал тэр чинь төслөө авчаал, төслөө хийж чадахгүй одоо төслөө хэрэгжүүлж чадахгүй фейлдэн штэ. Фейлд нэгээд нэг амжилтгүй болно гэсэн. Тэгэхээр ингээд аюу олон хүчин зүйлийг авч үзэх хэрэгтэй. Энэ дээр хэрэглэгддэг гэрээг бол PPPA буюу Public Private Partnership Agreement гэдэг аюу том гэрээдэг. Тэр ингээд аж үйлдвэрийн төслүүдийн гэрээнүүдээс хамгийн том гэсэн малгай гэрээ. Тэгээд дотор амар олон хавсралттай. Аюу олон юм тохирно шүү дээ. ТЭЦ 5 дээр ихэд хитэн төгрөгөөр зарах юм, усын яад нийлүүлэх юм, нүүрсийн Улаанбаатар төмөрцөн яад зурлах юм. Төдөр болгоно тодорхойлно гэсэн үг юм уу? Тий, аюу олон төрлийн гэрээ, аюу том төрлийн гэрээ. Монголд яг энэ төрлөөр бол миний бодлоор бол анх удаага бид нар яг хэрэгжүүлж байгаа. Бодит амьдрал дээр аппликейшн хэрэгжүүлж байгаа гэсэн. Тэгээд одоо ТЭЦ 5 хогштой 2 хамгийн түрүүнд явж байна. Одоо сарын дотор аль аль нь гэрээлэх шатлалгаа орцсон яваад гэрээлнэ гэж одоо үзэж байгаа. Тэгээд анхны удаа юм том төслийн гэрээг бас том баг хамт олондоо удирдах байгаа. Тэгээд мэдээж бусдаас унших, сурах, судлах юмнууд бол маш их байна. Тэгээд тэр үрэн дээр Турк Стамбулыг ярьж байгаа. Подкастыг хийж байгаа гэж бодож байна. Тий. Тэгээ одоо яг Стамбулын жишээг яагаад ингэж бит хоёр өнөдөр дурдаад гол зорилго чинь гэсэн тийш тэнэд улсын төсөвт дарамтгүйгээр мега прожектыг яаж хэрэгжүүлж болдгийм бэ гэдэг жишээг бас бид нар ингээд өөр юм шүүлж те ингээшүүлж тайлбарлахыг зорж байгаа. За тэгээд дахиад үндсэн сэдв рүүгээ эргээ буцахад одоо улс төрийн гал бүхий шийдвэрийг Эрдоган аваад Стамбулын аэропортыг одоо 3 дахь хэсгийг ингээд ашиглалтанд оруулчихжээ. За тэгсэн чинь эдийн засагт ирсэн үр өгөөж нь өөрөө одоо тадруу ярьж штэ хувийн хвшлийн одоо барилгын салбар нөөрэ чадахчсан тэр нь бүр ингээд ажиллах хүчний экспортлох хэмжээнд очсон гэд өөр томоохон одоо улс орны үндэсний эрх ашигт одоо Туркууд яагаад энэ одоо бүр стратегийн ач холбогдол бүхий хангалтын бодол байгаад байна вэ гэдэг дээр. За эдийн засгийн хувьд бол ингээд нарийн тодруулаад харуул яг 3 дахь нисгуудаас гээл өмнөх мегацлуудаас маш том үзүүлэлтүүд байгаа дах. Түрүүний хэлдэг нөгөө дэлхийд одоо дэлхийн банк, IMF, International Monetary Fund гэл олон улсын валютын сан гэх том байгууллагуудаас сүүлийн үеийн хандлага амжилттай эдийн засаг тэлж байгаа, амьдрал сайхан болж байгаа хөгжиж улсуудын хамгийн зөв жишээл төрний төрийн үеийн түншлэл буюу хувийн компаниудад дэмжиж хэлэх гээд тэрүүгээр бол Турк улс одоо сүүлийн үзүүлэлтээр томоохон төслүүдийн 3/2 нь дандаа тэр нөгөө хувийн хвшлүүдээр хийгдэж байна. Тэгээ Турк бол энэ дэлхийд хувийн хвшлүүдээр энэ PPP загвараар төсөл хийж байгаа дэлхийд 3-т тэрэмлэгдэж байна. Одоо бараг л 70-80 сая тэрбум долларын төслүүд бол одоо Туркэд нэгт одоо 2000 сая 24 оны статистик ирсэн баха нийтлбэр байдлаар том төслүүд бол хувийн хвшлээр бүр хувийн хвшлүүд мөнгө гаргаж барьж байна. Тэгээд Туркууд тэр хэмжээгээр эн чинь улсын төсвүүд нь бол мэдээж нийгмийн том хүндрэлтэй салбаруудтай явж байна те. Тэнгүүд томоохон юм төслүүдийг бол хувийн хвшлүүд нь хийж байна. Тэр нь бол эдийн засаг маш хүчтэйгээр тэлж байгаа. Тэгээд дээрэс нь хувийн хвшлүүд нь чадахч чинь. Тэгээд үндсний хувийн хвшлэр чадахч нь гэдэг чинь тэр чадахцсан хувийн хвшил нь гадаадад маш том төслүүдийг хийж байна те. Тэгснээрээ буцаад одоо мэдлэг ажиллаараа экспорт хийж байна. Одоо гадны одоо бид нар сүүл бас зөндөө шүмжлэл байгаа нөгөө хятад компаниуд их Монголд ажил хийж байна гэж бид нарт улс төрийн юм гээл зарим хүмүүс технологи ашиглаад тэгээд хагаад эсэргээрээ Туркууд хийсэн жишээс Туркуудын компаниар гадаадад ажилласан. Тэгэхээр Монгол улсад бид нэр бас дотоодын аж ахуйн нэгжүүдэд чадахжуулаад тэгэхээр хуулийн өөрчлөлтүүдийг сайн өгсөн юм шиг. Энэ барилгын тухай хууль, дэд үтсийн хууль, дээрэс нь худалдаа авалт газар чөлөөлөлт. Тэгээ хувийн хвшлүүдээр хэлээд дэмжиж босгож ирснээрээ манай хувийн хвшлүүд бас ирээдүйд бүр гадаадад ажиллаж бүтээн байгуулалтын ажил их боломжтой болно. Өрсөлдөх гэхээс илүүс нь хамтрах боломжийг бүрдүүлэх гэсэн. Тийм, хамтрах боломжийг бүрдүүлж өгч байгаа гэсэн. Тэгээ Турк бол яг энэ чигээр нэлээд алдартай. Тэгээ Туркийн том одоо construction том одоо компаниуд бол сүүлд Оросод, Африкийн орнуудад одоо маш их төслүүд хийдэг болсон. Монголд ч одоо төслийг одоо санал тавиад явж байгаа. Одоо энэ Тармбаны төсөлтөд төрийн үеийн түншлэр хийх санал бас санаачлаад явж байгаа. Одоо тэрийг уг нь бол хуучин бас өмнөх засгийн газрын үед чинь нэгдсэн төслийн менежментийн тендер болгоод угнаас зарласан байсан шүү дээ. Зөвлөх үйлчлэгээ олгоод тэр юу нь юу болсон бэ? Юун дээр нь?
яг нэгдтэй нийслэлд хэрэгжүүлэх 21 мега төсөл төр нэгдсэн менежментийн зөвлөх үйлчилгээний тендер өгөн зарлаад явчихсан шүү дээ. Тэр юу болсон бэ? Тэр 20 минутын сайд, Эрдэнэ бүрэн сайд дээр бол зарлагдаад явсан. Шалгуулалт нь явагдаад бос хэсгийг мэдэхгүй байна. Одоо бол 20 минутын хотын үндэсний хорооны чиг үүрэг бол барилгын яам дээр бүтсэн байгаа гэсэн одоо ойлголттой байж байгаа. Гэхдээ тэр магадгүй үргэлжлэгч боломжтой юм харагдаж байна. Бид нар яг тиймэрхүү юм дээр бол засгийн газрын хэмжээнд том хэмжээний зөвлөгөө аваад энд яг мега прожектуудын менежмент дээр бол бид нар хууль эрх зүйгээ өөрчлөх хэрэгтэй л дээ. Магадгүй одоо нөгөө нэг болохгүй байгаа хууль, болж байгаа хууль хоёрын дунд хууль зүйн нийцлээ бас тааруулж харах нь. Гэхдээ тэр нь бол нийслэлийн ажил шүү дээ. Бодлого төлөвлөж байгаа тийм. Яамдуудын ажил. Институтийн ажил болчиход байгаа. Тэгээд одоо Стамбул хотын 3 дахь нисэх онгоцны бодлогын жишээн дээр нэг 26.1 тэрбумын төсөвт өртөгтэй тийм. Тэгээд ингээд шаталсан хөрөнгө оруулалтын хэлбэрүүд нь бас юм олон талын хэлбэртэй. 10 жилээр яаж явж байгаа гэдэг та бас ингээд нэг процедурыг бас уншсан лах номон дээрээстэй тэрийг бас ингээд ямар процедураар юу явдсан бэ гэдэг тийм харсан өнцгөөд бас та ярьж өгөхгүй. Нисэх бодлого уу те. За хотөрөө эсийн түншлэлээр учраас ер нь бол хувийн компани өөрснөө харцсангуу зардлаа гаргаад тэгээд яг PPP загвар дээр бас зарим тодорхой нөхцлүүд дээр нь бол Туркийн чид авч байгаа тал засгийн газар баталгаар өгч өчл. Тэгээд гэрээ хийж байгаа том засагтаа. Тэгээд тэр нь өөрөө тэр хувийн хвшилд олон улсын одоо санхүүгийн том мультилатерал буюу мультилатерал буюу олон түвшний дээрээс нь commercial буюу худалдааны банкуд. Тэгээд дээрээс нь олон улсын экспорт, экзим банкуд буюу экспорт импорт банкудаас бол урт хугацааны нэм хөнгөлөлтөд том зүйлүүдэд зээл авах үндэслэл болчихж байгаа. Тэгэхээр өөрөө Туркийн засгийн газар баталгаагаа засгийн газартаа том гэрээ гэдэг нисэх бодол гэдэг чинь аюул том ашигтай байсан. Олон улсад нэрээ сүүлд ярихад энэ хурдны зам нисэх бодлууд бол маш ашигтай бизнес болсон. Бүр ингээд хувийн хвшлүүд хийж болоод нөгөө барилга бариад нэг зардаг штэ мөн. Орон сууц яг тэр шиг ашигтай бизнес болсон. Одоо Бээжин хотын бидүүсээ очиод байгаа сүүлийн том нисэх бодол чинь барилж худалч хүнд билээ. Би зарим статистик харж байгаад ашиглалтанд ороод 1 жил ташаа нөхцөн. 2 жил жилөө. Маш богино рекорд. Маш богино хугацаанд ташаа нөхцөн. Тэгэхээр Туркийн 3 дахь нисэх бодлын бол дэлхийн хамгийн том нисэх бодлын төсөл болно. Тэр хувийн хвшлүүд бол төртөөгөө гэрээгээл олон улсын том энэ санхүүгийн байгууллагуудаас хөрөнгө осоод төслөө санхүүжуулаад тэгээд үндэсний компани томорж гарч ирээл том төсөл хийгээл тэгэл ашиглалтанд ороод эхний хэдэн жилээ та туран уншсан байсан шүү дээ. Хэдэн сая жилээ зорчих 49 сая. Багт зорчих жил ирэлцэн тэрнээс маш их мөнгө буцаад олоод авчиж байгаа байхгүй. Тэр ерөөсө олон улсын нисэх буудал зөв байрал дээр энэ хурдны зам мэдрэг бол зүгээр тийм одоо 10 20 жилээр яригдах биш. Баг 5 6 жил ташаа нөх. Ашигтай бизнес болсон. Тэгээд засгийн гэрээгээ том гэрээ өгөх юм бол олон улсын том одоо банкнуудаас мөнгө нь олддог. Урт хугацааны хөнгөлөлтөд зээл болдог. Тэгэхээр эн чинь бол Туркийн үстэй вин-вин нөхцөл буюу ашигтай. Хувийн ч томорчно, дэлхийн том байгууллагуудаас зээл авчин төрөнч мөнгө гарахгүй төслөж шүү дээ. Нэмэх нь өөрсдийнх нь дотоодын нийт бүтээгдэхүүнсэд ааш тийм. Тэгэхээр Стамбул аэропортын одоо төслийн жишээнд ингээ бид аваад үзэх юм бол одоо бол 24 оны сая одоо Туркийн төсөвт дотоодын нийт бүтээгдэхүүнд 10 тэрбум еврогийн одоо өсөлт авчирсан байна гэж байна. Зөвхөн Стамбул аэропорт нь тэгтэл эн чинь яг төсөл өөрөө дуусаад төр дээр шилжүүлж өгөөд ашиг 100% төрд ирэх үед энэ одоо хэд нуурах вэ гэдэг чи өөрөө мега прожект өөрөө ямар өгөөжтэй вэ гэдгийг нь бас нүгэлтэд харуулдаг шиг байгаа. Миний болж харж байгаа. Тийм. 28 он гэхэд дуусаад 290 сая зорчигчийг жилд өнгөрөх туулах боломжтой гэж үзэж байгаа юм билээ. Тэгэхээр нэлээд л их ашиг авчрах гэж байгаа. Тэгэхээр яг би бас энэ сөрөг талуудыг бас дурдвал зүгээр юм болов уу гэж бодлоо. Яг гэвэл одоо бид нар чи яасан том төслүүд хийхэд иргэдэн маань бас одоо харж байгаа Улаанбаатар хот иргэд маань бид нар бас юутэйгээ тулах уу гэдэг те сөрөг талууд бас анзаарчихсан те нэг талаас Стамбулын 3 дахь нисэх буудал маань өөрөө Турк Стамбул хотын хамгийн сүүлд үлдсэн ой мод болон нууртай газар байсан. Харамсалтай нь Стамбул хот одоо АКФ Эрдоган ерөнхийлөгч бол шийдвэр гаргасан. Ер нь бол энийг нисэх буудал болгоё гэдэг. Зарим нэг талаасаа буюу байгаль хамгаалагч талаасаа харж үзүүлэх харамсалтай шийдвэр. Гэхдээ энэ 7650 га газрыг Турк Стамбул хотын сүүлийн ой мод чигтэй газар зарим усны шууд амьдардаг газрыг нисэх буудал болгоё гэж ингэж шийдвэр гаргаад өнөөдөр ингэж хэрэгцээ явж байгаа маш том амжилттай төсөл. Нөгөө талаас байгаль хамгаалагч нар харах юм бол энийг бас нэлээд шүүмжилдэг. Тэгээд ой хамгаалах олон улсын байгууллагууд иргэд бол бослог гаргаж эсэргүүцэж исэн юм байлаа. Төсөл хэрэгжиж байгаа үед ажилчид нь одоо 52 одоо ажилчид бол 2013 оноос хойш бол төслийн талбай дээр нас барсан. Хэд хэдэн удаа ажилчид нь бол ажил аял бослог гаргаж исэн.
30 хэдэн хүн одоо нэг удаагийн бослохоор баригдчихсэн. Энэ төсөл хэрэгжиж байгаа удаа саяхан гэсэн үг шүү дээ. Том төсөл тэгэхээр хэрэгжихээр нэг талаасаа байгаль орчин нөгөө модны Стамбул хотын сүүлийн ойтой хэсгээр баригдсан учраас тэрийг эсэргүүцэж байгаа байгаль хамгаалагч нар, шувуу хамгаалагч нар бол эсрүүц дээрээс нь бол ажилчид ингэж эсрүүцэж байсан. Тэгээ хэд хэдэн удаа энэ томоохон бослого одоо ажилчид нас барсан, баривчсан ийм тохиолдлуудаар энэ мега төсөл бол тулгараад өнөөдөр хүртэл явж байгаа. Төсөл удирж байгаа бид нар шиг төслийн менежерүүд төслийг нэг л амжилтын үзүүлэлтээр хэмждэг. Энэ бол нэг ч хүн индэхгүй байх гэж төслөө гэж байгаа. Миний хувьд бол бас төслийг тэгж хэмждэг. Хамгийн том амжилт бол хүн индэхгүй байх. Дараагийнх нэг юм нь бол ингээд ажилчдын нөхцөл байдал цайлан, ажиллаж байгаа нөхцөл байдал хүнд байна, цалин бага байнууд бол маш их бослого гарч байсан. Зарим бослогууд дээр одоо 60-70 хүн баригдчихсэн, ял авч байсан гэдэг юмнууд бол яг сая энэ 2009 оноос хойш төсөл хэрэгжиж байгаад бол хэд хэдэн удаа тохиолдсон юм байл. Гэхдээ энэ бол Туркийн түүхэнд маш том таны түрүүний хэлдгээр Эрдоганы бэлэг тэмдэг том мега төсөл эдийн засгийг бол маш хүчтэй тэлж байгаа. Одоо Стамбул хотыг дэлхийн олон улсын нисгуудын дамжих хаб болж байгаа. Ийм том төсөл тэгээд дуусахаараа дэлхийн хамгийн том нисгууд болох ийм том мега төсөл гэж харж байгаа. Магадгүй тэр үе шаттай гэсэн гээд бид нар ч гэсэн дамжих байх. Гэтэ ямар нэгэн байдлаар тэр алдыг давтахгүй байх нь бас биднэрт энийг судалгааны ач холбогдлыг өгөх болов уу гэж би бас харлаа таны ярианаас. Тэгээ өнөөдрийн ер нь бол бас яг тэгж л харж байгаа л да судалгаа. Тэгээ өнөөдрийн бит хоёрын подкастын цаг ерөнхийдөө төгссөн байна. Тэгээд дараагийнхаа сэдвэр дараагийн бүлэгдээ яг энэ номноосоо та ингээ номоо гоё харуулах юм уу? Бит хоёроос ерөнхийдөө номоо хажуудаа тавьчихсан байна. Одоо эхэндээ ингээ аяга хараад ингэдэг байсан. Сүүлдээ бүр ингээд юу гэдэг. Итэ ч одоо номын хэрн талдаа орж байгаа тийм ээ. Тэгэхээр дараагийн бүлэг дээр бол бид нар дахиад яг нэг Азийн орнуудад хэрэгжүүлсэн мега төслийн талаар ярилцсан. За тэгээд тэгтээ яг энэ судалгааны бүтээлүүдээ бариад явж байгаа учраас дараагийнхаа сэдвүүдийг хоёлаа Guangzhou Majestic Access одоо Guangzhou-гийн ичдийн одоо бүс тэнхлэг гэх юм уу. Тэгээд энэтхийн хоёр төсөл байж байгаа. Тэгээд Малайзийн Пенан хоттойгоос мега төслийн талаар гэсэн ер нь бол дараагийн бүлгүүд бол харагдаж байна тийм ээ энэ номноос харахад тий. Тэгэхээр угсаа бид хоёрын дараагийн ярилцах сэдвэнд бэлэн байгаа учраас тий өнөөдөр ямар ч гэсэн Стамбулын нисэх онгоцны бодлын жишээн дээр биотик тайлбарлаа, PPP нэр томьёог тайлбарлаа. Тэгээд дараагийн дугаараар дараагийн бүлэг рүү шилжилтийн учраас өнөөдрийн подкастыг инхүү хаяа. Баярлалаа. За ингээд өнөөдрийн дугаарыг хүлээж авсан та бүхэнд баярлалаа. Тэгээд Улаанбаатар хотод Монголын нөхцөл одоо яг бид нар энэ хуулиудын өөрчлөлтөөр явж байгаа зовлон маань бас яг харж байхад бол яг энэ Туркийн Эрдоганы засгийн газар дээр бол байсан юм байна. Тэгээд дээрэс нь төрийн үеийн төлөвлөлт бол маш амжилттай гэсэн дэлхийн жишээ дэлхийд тэргүүлж байгаа Турк бол. Тэгэхээр энэ хоёроос бас би сургамж аваад одоо биднүүсийн хийх гэж байгаа хуулийн өөрчлөлтүүд бол бас зөв юм байна гэдэг дээрээс өөрөө хувийн үед маш их ихтгэл аваад цаашаа бол нэлээд идэвхтэй дайрна гэж хэлээ. Тэр юм аа алдааг нь богинохон байлгах нь бидний зорилго байгаа даа шүү дээ. За ингээд баярлалаа.